За өнөөдөр цөмөрөө хамтдаа будаан дааж ногоотой, махан дааж ногоотой, шүүслэг, кремлэг дахиад махтай хоол хийцгээе. Ийм хоолыг боджээ. Би сүүлийн хэдэн өдөр Netflix-аар гарч байгаа хоолны шоу үзчихсэн чинь янз янзын хоол туршид үдмээр санагдаад хоол хийх хүсэл маань маш өндөр байгаа. За хоол руугаа орцгоё. Өнөөдрийн хоолндоо нарийн урд ширхэгтэй Тайланд будаа ашигласан. Будаагаа сайтар угаагаад гэрд хэрэглэгдэхгүй удаад байсан лаацтай ногоог дээр нэмж хийж хамт агшаасан. Будаан дээрээ саримсны гол болон цэцгийн тус баг зэргийг хийсэн. Ингэж агшаах юм бол будааны амт үнэр нь маш гоё болно. За одоо махан дорх ногоогоо жижиглэнэ. 1 ширхэг бөөргий сонгоно. 7-8 ширхэг саримс. Мөн ахиухан хэмжээний бор мөг хэрэгтэй. Бүх ногоогоо гоё сайхан жижиглэнэ. За мөг маань хангалттай байсан болохоор энэ хоёр мөгийг хэрэглэхгүй цааш хийчихье. За тэгээд улаан шар ногоон чинжүүг ичид ашиглан жижиглэнэ. Бэлдсэн ногоонуудаа цааш нь тавиад махаа бэлдээ. Ви органикийн дахианы гуйыг 2 кг-ыг ашигласан. Сайтар гисгэсэн дахианы махныхаа хальсыг нь ялгаж авна. Нөгөө Netflix-ийн хоолны шоун дээр дахиан махыг шууд ингээд хаачаар шулцдаг юм билэ. За ингээд ясыг ялгаж авнаа. Яа гой хоолоо хийжсэн чинь тог тасарсан. Одоо тэгээд тог тасарсан гэж зүгээр суугаад иж болохгүй. Маха, давс, перц, улаан нутаг паприкагаар амтлана. За тэгээд тог эртлээхэн дараад амт оруулнаа. Тог тасарсны ачаар их юм уу хаашаа ямар ч байсан мах маань хангалттай хугацаанд дарагдсан болохоор давс нь гой гүндүүгөөр гой болсон байсан. За одоо нөгөө маха хангалттай байдлын тусам шарнаа. Энэ 30 секунд болгоно махнаа эргүүлж 10 үргэлж шарж өгнө. 80-аас 90% боцтой болгоод халуун төсвөртэй савн шилжүүлж гаргана. За үлдсэн досон дээр нь цонгон саримсаа эхлээ шарна. За дээр нь чинжүү бор мөгөө нэмээд үргэлжлүүлэн зөөлөртлөн шарнаа. Чимэх давс багахан хэмжээний перцээр амтлаад 1 жижиг халбаг гуурайд 200 г whipping крем хийж ногоогоо гоё юм кремлэг соус болгоно. Ингээд эзэн ч бүр амттай маш гоё соус бэлэн боллоо. Үүнийг шарсан махан дээр жиг тарааж өгнө. За дээр нь чеддер бислэг юм уу моцарелла бислэг өснөрөө тавиад шарах шүгэнд бислэг маань алтан шаргал болтон шарнаа. За будаан маань гоё болсон байна. Усаа жоохон багдуулсан юм, жоохон аргу болсон байсан. Гэхдээ санаа зовлтгүй биднээс гоё шүүслэг дахианы мах байгаа. За дахиад маань болсон байна. Дахианы маха таваглая. Огт ус хийгээч гэсэн дахианы махнаас маань гоё шүүс гарсан байсан. Энийгээ будаа болон махан дээр гоё тарааж өгөөд хоол идэхэд бэлэн болноо. Бимба хоолндоо. Гоё сүн кремний үнэртэй байх юм. Тийм шүү дээ. Өөр мэддэг. Энд яалаа. Яа, өнөө ямар хоол хийгээвэ? Ийм хоолыг боджээ. За маань сайхан. Ер нь бол жоохон юм зөөлөн стейк. Зөөлнөр болохгүй юм шиг байна. Үнэтж байгаа шиг амттай. Тийм байна. Будаатай сайн хоолоод идэ. Сүн крем нь бүр ахтаас гоё нэ. Үгүй бүр уусаад байна. Төрөл бүрийн ногоотой. Харин будаага яг гоё болгочихъя гэж хэлсэн. Мах ямар гоё зөөлсөн байна те? Энэ хоолыг бараг хөвшин залууг бүхэн идэхэр байгаа зү. Махан дуртай, будаан дуртай, ногоон дуртай бүхэн идэнэ. Надад бүр ингэ соус ингэ сайхан будаатай голоод идэх нь аягүй гоё. Наасах. Тэгээ. Түрэн хоол хийж аваад тог тасраад. Чи бүр аягүй удаан тасраад байна өнөөдөр бүр тий. Нөө хоолндоо цацсан нөгөө сэтгэлийн цатгуу гэдэг хоол. Би энэ бодан дээр гоё соус авчихгүй. Мөг нь бүр супер байна. Яа гэм гоё юм болоо.
Яагаад юм гоё байт юм бэ?